Сайн байцгаана уу? Сайхан зусж байна уу? Бид хэрлэн дэлгэцийнхээ бас нэгэн шинэ дугаарыг одоо та бүхэндээ хүргэж байна. Тэгвэл энэ дугаараараа бид хөдөө нутгийнхаа малжих амьдралыг сүдэрлэх машиндаа уусхан сингэж нэг хосуудыг эрхэм та бүхэндээ толлуулдаг сүдэрлэгч буян дэлгэрийн үйлсээс та бүхэндээ танилцуулахыг зориллоо. Ингээд одоо та бүхэн манай нэвтрүүлгийн нарийн уулагт анхаарлаа хандуулаарай. Сайн байна уу? Сайхан зусч хааж байна уу? Энэ өдрийн сайхан мэнд өргөе. Би буян дэлгэр зургалын эрхлэгч буян дэлгэр байна. За сайн байна уу? Би Сонин Чингэл байна. Тус удааны нэвтрүүлгээр та нартай уулзсандаа их баяртай байна. 95 онд төрж аавынхаа удмыг залгасан буян дэлгэр залуу бол оролдлого ихтэй, сонирхол олонтойгийн нэгэн. Аргэрийн амьдрал алас хол харь гадаадад эгчээ суралцуулах хариуцлага сэтгэлээр тэр дом сургууль хүртэл соёлын мөрийг хөөж суралгаа доргон зогсож ээж аавдаа тус дэм болж хөдөөгөө харж нарны бор малчин болон хончноор олон жил явжээ. Буян дэлгэр зурглах өргөө тийм ба одоо сүдэр татаг газар гэхээр чинь одоо ер нь энэ талаар бас ярмаар санагч байна хамгийн түрүүнд ингээд буян дэлгэр багасаа бас энэ уран зураг энтерд гэрэл зураг татаг энтерд их дуртай байсан юм уу ер нь энэ талаар ингэж хөөрж ярил. Би 10 ондоо сургуулаас буусан. Тэгээд нийтэм хөднөө ажилдаа гараад одоо ажлын чөлөөгөө ихтэй нөгөө жоохон сүдэрлэг машин аваад одоо өдөржингаагүй нэ. Одоо тэр үед WeChat яг гарсан үед одоо найзын зоригдоо фаадаг. Тэгээд одоо олон хүн дурвахтай болоод одоо эндээс бас их зориг авсан юм байна да тийм ба их дуртай болсон байна. Анх Японд суралцж байгаа эгч нь нэг жижиг сүдэрлэх машин авч өгөн тэрхүү сүдэрлэх машин нь буян дэлгэрийн хөдөө гадаа хонь малдаа явхад нь гайгүй сайн зугаа ханин болж байсан бол сүүлд нь бүр энэ тухай сурч судлах урмыг хөгжүүлж анх 2015 онд Дорно хормын сүдэрлэх газар ирж суралцсан тасралтгүй өөрийн биеэ чанга шаардаж нүд амьтай бол зураг амьтай гэдгээр өөрийн ургуулсан бодолд уран сэтгэмжээр сүдэрлэх мэргэжлэн дээшлүүлж эдэг эдгээр үеийн нөхдийнхээ дунд үлгэр жишээ нь болж явна. Түрүү хэлж штэ өгчтэй нэг Япон сүүл бас надад арай гэл мэргэжлийн тал руу хандсан машин авч өгсөн юм байна. Гэрэл зургийн машин. Тий, тэр нь тэгээд бүр Япон үсгтэй. Япон үсгтэй тэрний тэгээд зүйлд нь орчуулга бичгийг үзээд тэгээд багсаага оролцоороос тэгээд бас домин олоод тэгээд тэр нь арай жоохон том юм аа. Өөртлөөд явхад бас нэг илүү нэг жоохон цүнх хөрглөөд яршигт юм бас нэг аваад явуулсан. Тийм байна. Тэгээд одоо энэ талаар сурыг гэж бодсон байна. Тий. Тэгээд одоо улам сайхан татад дийлэхийн төлөө нэг энд дорноо гэрэл зурагт ирж сурсан. Тийм байна. За тэгээд дорноо гэрэл зурагт анх ирээд сурахад ямар шүү төрөлтэй байсан. Бас ирэхэд их сайхан байсан бидээ бас олон хүнтэй танилцаад ямар шүү байсан байна. Одоо анх тэртний хүднээсээ хотод ороод яг тэгж олонтыг дасаагүй тэгээд ганцаараа яваад байсан болохоор одоо тэр үчи нэг сарж бас хэцүү өнгөрсөн. Тийм үү, аль талаар их хэцүү байсан? Одоо гөрөө санаад их юм гөрөөсөө манайхан чинь хүднээсээ гараад ганцхан хоног гөрөө санаад одоо гоод ичигдэг. Би яг тийм байсан. Ирээд нэг 2 хоног одоо гөрөө санаад одоо явах төрөөрөө. Тасгүй шиг санагдаа. Тасгүй шиг хөрөггүй ирчлээ ч юм уу. Тэгж батаа юу. Одоо хоньороо санаад тэгээд одоо гөрөөс одоо ажамаа хэлээд намаа одоо нэг л отцсон миний ятхад нэг сартнаа суучих гээд. Тэгээд яг шинжил орох гэжсэн. Тэгээд одоо нэг сар болоод олонтыгаа дасаад тэгээд одоо нажилдаа тэгээд аажуухан орсоо тэгээд зориг мөрөөдөл тод байх тусмаа хүн хол явна гэдэг юм а. Буян дэлгэр залуу маань Дорно хормын зургалын газар байхдаа нүүр будагч өвөн көхөн Сонин Цэнгэлтэйгээ танилцсан дасалцаж 2019 онд хурмаан хийж аз жаргалтай гэр бүлээ байгуулан одоо хөөрхөн охинтой болж өрийн зулаа үнэрлэн өрөөл бусдад гэрэл зураг татах мэргэжлээр гоо сайхныг бэлгэлэн өөрийн биед зол жаргалыг авчран гартаа эрдэмтний хүн гацхдаггүй гэдгийг үзүүлж явна.
Дорнод бол одоо бас хоёлоо ингээд яг энэ одоо нэг ажил дээр байдаг одоо танилцаад ингээд хоёлоо одоо манайхан дараа хэлцэн гэж хэлдэг шнэ тийм ба ингээд явуулцаад игэлсэн юм байна да тийм үү. Одоо өдөржингөө тэгээд цуг ажилласаар тэгээд дасчихжээ. Тийм байна. Тэгээд явсараасаа болох ч юм уу гэдэг. Болгож балмаар шиг санагдаа юу. Хөрхөн шарах хөөхөн. Тий, балмаар ч юм уу. Энэ уртаа мөргөн үзэг нэ. Танаахан 100 урдаасаа мөрти өн ирж чамаа авна гэдэг. Тийм байна тийм үү. Дорнод ирэхдээ яг мөрти урдаас гэрээсээ гарсан. Тийм байна. Яг тэр замд нь таарсан. Харин заяаны хүн зам дээр гэдэг сайхан үг байдаг шүү дээ. Тэгээд тийм л өрөөлтэй хоёр юм байна тийм ба. Тэгээд чи бас аль онд ирсэн энэгээс бас ингээд сургуулаа төгсчгээд ингээд өөрөө бас энэ нүүр бодолтыг хэдэн оноос их хэл сурсан. Тэгээд бас яагаад энэ гоён дэлгэрт энэ ажилдаг энэ газар нь ингэж хурж ирсэн. Ер нь бас цаанаасаа өрөөлтэй шиг л санагдаж байна. Би их сургуулиас 14 онд төгсөөд 1 жил бас багшийн ажил зэрэгээр хийжээ. Тэгээд сүүлд нь бол аш өөрөө нүүр бодоход дуртай. Тэгээд одоо багшийн боловсролын анги дээр суралцаад Монгол улсын багш ирээд завшаан тараад намайг дагуулад Монголд очиод киноны сүдэрлэх газар очиод кино дагжээ. Тэнд олон юм сураа. Тэгээд эргээд тэнд бол 3 сар ирүү суралцаад эргээд нааша өнд ирснийхэн дараа залгаад багшаан дагаад сурагч заах юм уу гэж боджээ. Тэгсэн чинь манай нэг найз ирээд Дорно гэдэг сүдэрлэх газар нүр будааж авах гэж наа чоочгүй юу гэсэн би. Юу ч гэсэн очиж үзээгээд очив. Тийм байна. Тэгээд нүрдэн шалгаад тэгээд ороод дийлц. Хэрдэн зэд орсон юм ба. Тэгээд тэр газар хэдэн жил ажилласан? 4 жил болоо. 4 жил болоо. Тэгвэл та хоёрын оцсон хугацаанд бараг их ойрхон юм уу? Ойрхон. Тийм байна. Тий. Дундаа 2-3 сар юм зүрхтэй. Их сайхан тэгээд өнөө ингээ хоёлаа одоо ингээд Дорнод 4 жил гараа хийгээд эргээд хоёлаа гэр бүл болоод эргээд одоо Дорногоос бас ингээ хоёлаа гараад ингээд асар одоо энэ үйлсэн эрхлэе гэж бодсон нь аль үеэс гарсан, энэс гарсан. Анхан хоёлоо хоримлоод одоо залуу юм чин бодож одоо нэг юм өөрөө хийж үздэг юм уу залуу дээрээ одоо тэггүй бас улам нас яваад байхад нь 30 гаруул эсэг болтноо гэдэг. Залуу дээр нь хорон завдаа тэгээд нэг туршид үзэгжээд болохгүй л өдний явчих та гэдэг. Бас тий. Тэгээ гарч ирсэн чи ямар юм? Одоо гарч ирээд тэгээд одоо анхны жилээсээ тэгээд баргаал тэгээд олон мэдрэгцэн. Тий, амархан мэдрэгцэн байна. Тийм. Яг тэр үед чинь TikTok их имжсэн чинь их анх хийж хөгжиж гарч ирсэн үеэр. Тэгээ тэн дээрээс олон хүн тэгээд таньж аваад маань юу Гадарможийн одоо Өмдөрний Шанхай, Бээжин одоо олон газрын хүн ирсэн юм. Тийм байна. Тэгэл явх татам өөр ингэсэн орон зайтай болсон байж тийм ээ. Тэгвэл анх гарч ирсэн үеийн байдлаа сони жоохон ярихгүй юу? Манай хоёр яг өөрөө юм хийж ихэд нэг харманд хоёлоо 500 зоостой байж дээ. Тэр үсэд одоо бажин нэг юм өрхөлж хийхэд багдаан хөдөн түмэн мөнгө зоос зарна ч та. Манай хоёр бендан 500 зоостой ямар юм хийнвэ гэд боддог. Тэгээ сүүлд нь яг жаргал шуудаад ирээд хоёулаа одоо өөж аавын хавсрал дэмжлэг бас байна. Тэгээд манай хоёулаа жаргал шуудаад тэгээ хийчихээ. Тийм байна. Тэгээд гарч ирээд одоо ингээд эн чинь одоо гэр бараа олон тийм ба. За тэгээд ховчол сунаар сүудрлэх машин гэдээ бас явдал олонтэй л байгаа байхтай. Тэр үед эдгээр зүйлүүдээ өнгөрөлтөө бас ингэж ярил ямар шүү байсан. Манай хадам өөж манай хоёрыг дагуулад манай төрөл садан одоо дөөхний юмнууд байна. Бол манай хоёр 3 манай өөжэн дагаад л тэгээд очоод аваад тий. Монгол гэрийн баахан юмнуудыг бүр хүнээс цуглуулжээ. Одоо тэрт нь манай хоёрын дэлгүүрнээс яг хаврын хугацаа. Хаврын хугацаанд манайханд ямар мөнгө байна да. Тэгээд яг дээрэнд ямаас амнасыг. Манайх ямаагаас амнаад тэр чинь ноолор үнэтэй байсан. Тэгээд нэг 2 төм гарын дүүрэг олоод тэгээд тэнгэрээ хоёлаа яг өвчин байгаагүй. Хоёлаа Монгол улс ташаад баахан ховчс хунаар одоо хэрэгцээ тийм аваад. Тэгээ сүүлднийрээд одоо яг эхлэх болсон сүвдлэх машин байхгүй. Тийм шүү дээ. Одоо яанаа гэд. Тэргээд энэ
өвөнхийнхөө юмд зөөлгийн газар 5 төмөн төгрөгийн зөөлийг аваад тэгээд цааш нь юу сүлжээ маш авсан. Бараа бүх нэр орсоо тэгээд. Тийм байна. Тэгээд л одоо ингээд басаад ороод ирчих та. Тэгээд л тэр одоо чи бас нэг сайнэр ингээд одооны энэ шинийгэн хөгжсөн болохоор нөгөө нэг WeChat тавчингэн, TikTok тавчингэн энэнгөр ингээд хүмүүсүүд мэддэг болохоор тэгээд та хоёрын асаараа гараад ирэхээр хүмүүсүүд бас ингээд амархан дороо л ингээд та хоёрын ирээд ирсэн байх таа гэж ингэж бодох юм. Одоо манай хэрэг гараад яг 6 сард эхлэднээс яг ихэлсэн дараадаа тэгээд нэг эхний сард бол хүн цөөхөн байсан. Тэгээд үнжээд тэгээд сүүлчээс нь эхлээд одоо олон WeChat юм дээр дамжуулаад тэгээд олон хүмүүс нэмэгдээ тэгээд 8 9 сар 10 сардаа бүр яв яруу. Тэгээд анхны жилдээ ч бол одоо бас багсаа юм дутнаа. Тэгээд олсон зоосороо бүглээ тэгээд тэр анхны тэр жилээ бол манай ярьдаг арга мөнгө олоогүй тэгээд энэ тэнийгээ бүглээд одоо сүйдэлэг маш авсан зоосоо төлөөд. Балжлаа штэ тэрийг амархан төлөж болж байна. Тэгээд анхны жил тэгээд цагаан сар болдно хоёлоо хармандаа бас зоосгүй болсон тэгээд. Тэгээд эргээд л одоо тэндээс тэгэхээр зүгээр болцоо тэгээд жочин олон байх чинь тэгээд өдөр яруу тэгээд өдөр мөнгө олоо тэгээд олон зоосороо дэвэл ховлсон иргээ тэгээд манай анчнаас зардлыг хорно. Нэг дэвэл хэлэхэд нь бас 20,000 тэгээд одоо олсон зоос тэгээд дараа гараад явтана. Олоход л хүчрээ маа гарахад ноод урд тэгээд. Амархан гараад явтана. Амархан гараад явтана. Хар житли нилээн байсан зоос тэгээд нэг харахад л байх болчихсон тэгээд. Тийм байна. Гэхдээ бас одоо энэ зургуулах газар хийжгээ юм чинь аль шатгаар ховшис хунараа бас ингээ хүнөөс онцгой тийм ба чансаа сайтай байлгах хэрэгтэй энэ талаар бас та хоёр би ингээ өвцөн чи бас их л анхаардаг юм байна. Ховц хунар нь маш чанарлаг тэгээд хэрэгжилгээ одоо нүрийн будалтын эдлэл хэрэгслээр аваад одоо толгой зүйлт гоёлтоос аваад бүр маш өөрмөч мөртэй маш тийм чанарлаг юм зардаг байна гэж би ойлгосон. Энэ талаар бас ингээд юугийн их боддгоо. Одооны залуучууд өөрөө бол бүр сайн юм зарнаа. Дөр хувцас нүрийн будалтнаас эхлээд тийм болохоор би өөрөө бол өн талаар илүү гол үзнэ ста. Тийм хямдхан юм хямдхан юмыг хүний нүр дээр зарах. Одоо учир нь манс хүний зоос яваад юм хийж байгаа чинь хүнд бас сайхан одоо юм хөргөлүүлийг бодно. Тэгээд бүгд юмаа бүр сайнын зарна. Буян дэлгэрүүл малжих орны шин цагийн малчнаар барахгүй цаг ямагт малжих орны аж ахуйн хөгжилтэд анхаарлаа хандуулж өөрийн үзэл санаагаа өөрчилж зоригтойгоор шинийг хайн сүүгчилж гэрэл зургаар амьдралаа дэвшлүүлж гэрэл зургаар ертөнцийн цонхыг харж нийгэм цаг үедээ мөр зөрөгцөн өөрийн үртгэх гүйцэд илрүүлж явахын нэгэн. Багасаа хөдөө өссөн болохоор одоо ямар ч юм харсан тийм өөрийн дотроосоо яг нүдэрээ харах нь сайхан шүү дээ. Тэгээд энэ зурган дээр яг нэг хүний хоёр хос эдийн хүн уусгаад энэ үзэгдэлд оруулах бол одоо яаж оруулдаг вэ? Одоо яг татаж явах хэрэндээ одоо бодогдно нэгээс игэл энэ хоёр хүн одоо энэ дээр ямар ажил хийсэн бол одоо сайхан харагддаг. Одоо би өөрөө хөднөө байсан чинь одоо би хөдний ажилдаа их одоо сайн ч юм дээр болчмоор шиг байдаг. Багасаа ингээд хөдөөний амьдралаа их дассан хүн болохоор бас аль чатгаар чиний татж байгаа сүдрүүр чинь одоо амьдлаг мөртэй амьдралтай байхыг их хичээдэг юм байна да. Тий. Амьдралдаа орцсон одоо энэ орчин тойрондоо шингэсэн тий хүн харахад цаанаасаа нэг тийм нэг байгаалах тий илүү дутуу одоо нэг хийсвэр юм байхгүй. өдөр яв яруу тийм ба ингээд одоо яг яруу улирлаг бол зон өвөл
Энд чинь бас жоохон улирлын чанартай тийм ээ. Хавар энэ төр бол бас одоо ховхой үед бол бас нэг их сүдэр энэ төр ахгүй хаа. Энэ талаар ярил. Одоо дөрвөн улирлдаа бол 100 өвөл 2 хамгийн яруу. Хавар намар 2 доо цөөхөн. Яг энд нь бас тэгээд яг манай хөдөөний адилд их зогтно. Хавардаа бидний төлдөө гарчин, намардаа хадландаа оччин. Одоо яг ажлын цөлөөгөө гарчин. Тийм байна. Харин тэгэхээр сайн талтай. Тийм байна. Тэгэхээр чинь одоо та хоёр чинь ингээд одоо яг өвөл зууны энэ улирлын сайханд бол ингээд гэрэл зургаан татаад яарчих нь босоод ингээд хавар намард нь бол бас ингээд хөдөөнөө хараад ингээд бас бүр ажил дээрэл ингээд ажлаа хавсраад ингээд байдаг хоёр юм байна тийм ээ. Тэгвэл одоо шүнийг яаж үүдэн бас ингээд аль энэ талаар буян шаардж байгаа тухайд бодлоо яар та. Нийгэм юм хурдан хөгжиж сагдвал одоо нийгмээс хоцрохгүй төлөө буяа их шаардна. Тэгээд олон юм сурахын төлөө одоо их хотоор очиж буяа давтан боловсруулад шинэ юм тархинд оруулж одоо өнөөд нь 90-ад оны сүүлчийн залуучууд одоо ийгээд харамлаад эхэллээ. Одоо нэг 2 жилээс тэгээд 2000 оны сүүлч болно. 2000 оны болно. 2000 оноос бол залуучууд ямар бодолтой байдгийг одоо тэр нь бас их санаа болж байна. Тий. Аль чадгаар л бас одоо нийгмийн тэргүүний давшсан юмыг хурдан сурж нийгмээс хосрохгүй л ингээд урагшаал бас ингээд хэрэгдэгчдийн санаанд зохицсон одоо сайхан үйлчилгээ хангая л гэж бодож байгаа юм байна да тийм ээ. За тэгээд ингээд та хоёрын ингээд ярианаас бас ингээд шин цагын залуучууд ямар байдгаа гэдэг тухайтай бас их төлөв ойлголоо. Ер нь хүн гэдэг чинь ингээд өөрийн дуртай, хайртай юмаа ингээд хийгээд, оролдоод, мэрийгээд байвал бас ингээд амжилт гэдэг бол аяндаа чинийх болно шүү дээ гэдэг ийм санаа бол өөрөө ирэхгүй төрж байна. Буян дэлгэр зургал гээд үнэхээр сайхан, үнэхээр одоо хойштоо та хоёрын ажил үйлээс сансан босцсон аль бүхэн та нурагштай, өөдтэй, өнгөтэй мөн одоо үнэхээр таны одоо буян дэлгэр зургалын газрын сайхан нэр чигээр тийм ба буян хишгэн дэлгэрж явах болтугай гэдэг сайхан зөвлөлийг өдөргөн дэвшүүлж байна. За баярлаа. Одоо тийм чих амжилт олсон юу ах уу тэгээд одоо би манай хоёрыг дэмждэг олон найзууд тэгээд Ахмад Томоодтой одоо баярлалаа та бүхэндээ. Тэгээд улам сайхан нэмийг улам сайхан авч явж одоо дуртай ажила хийж явах сайхан байна. За та бүхэндээ баярлалаа. Орон нутгийн онцлогтой үндэсний өрмөц онцлог шинэ цаг үеийн онцлогтой гэрэл зураг агуулгыг санджуул одоо манай буян дэлгэр гэрэл зургийн өрөөнд морин саатгийг хүсэж байна. Манайс бас хамгийн халуун таатай үйлчилгээ хангахад бэлгэн байна. Та бүхэндээ баярлалаа. За эрхэм болон үзэгчдээ цагийн хараагаас манай нээлжийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөх боллоо. Өөрийн гэсэн үзэлттэй, холын зорилттой, залуу хостой, хожмын одоо ажил үйлсийн хамгийн өндөр амжилтыг бэлэгдэж байна. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Дараа гарагийн нэвтрүүлгээрээ дахиж баяртай уулзъя. Баяртай үзэгчдээ. Хүндэт олон үзэгчдээ цагийн хараагаас манай 20 минутаар явагддаг хэрлэн дэлгэцийн маань энэ дугаар үгээр өндөрлөж байна. Анхааран болгосон та бүхэндээ ажлын амжилт хүсье. Дараагийн дугаар болтол түр баяртай.